Амжаал радио 88.3 дэлгэн дээр сөхөт хараалаа сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шүпийн нэвтрүүлэг өргөхөд бэлэн болсон. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суурайтаагаар Ингүүн Эг групп компани хамтран ажиллана. За мөн бүрэн оноо бүтэн түүх суурайтаагаар бүрэн скор хамтран ажиллана. За өнөөдөр бол 5 гараг. 5 гарагт бид нар яадаг вэ гэхээр нөгөө нэг бидний хамгийн дуртай сэдв болох харилцаа гэдэг сэдвээр ярьдаг. Өнөөдрийн харилцааны сэдв бол бас дончтой сэдв орж ирсэн байна. За харилцаа гэдэг сэдвэрээ хэдүүлээ. Найз нар яг гарчгийн хувьд болохоор найз нарыгаа гомдоохгүй бас наригмааргүй байна гэсэн юм сэдвэр ярина. За ингэдэг. Ер нь бол найз нар гэдэг шалтгаантай шалтгаангүй дууддаг штэ. Тийм тэгээд заримдаа ч ингээд дуун дээр дагаж чад сайхан наригмаар байдаг ч гэсэн ихэнхдээ л ер нь хүн чинь нэг юм нэг эрүүл мэндийн шалтгаанаар ч юм уу, ажлын шалтгаанаар ч юм уу, гэр бүлийн шалтгаанаар татгалзахаас өөр аргагүй болдог. За ингээд татгалзах үедээ ер нь яаж нэг эвтэйхэн шиг ингээд те найз нарыгаа нэг гомдоочихгүйхэн шиг ингээд нэг олон удаа татгалзаад байх юм бол найзгүй болчдөг штэ. Тийм. Эзэж дуудгаа болчдөг. Зүлэгмээр байна гэж дуудд юм билээ штэ. Зүлэгмээр байна гэж дуудд юм билээ штэ. Тэгээд за одоо юу яа цаатгаагаа дуудаад ямар ирэхч биш гээд ингээд бүр болчдөг. Тэгэхээр ингээд нэг бүр найз нараас хасагдчихгүй хүн шиг те. Тэгсэн мөртлөө ингээд нэг тэднийг дагаад намирчихгүй хүн шиг ингээд яаж татгалздаг юм бэ? Ажил төрлөө алдчихгүй хүн шиг. Үнэн учраа хэлдэг юм уу? Нэг бол ямар нэгэн зүйл зохиогоод ярьчдаг юм уу? Тэ? За ахаад тэр чи одоо жишээлбэл яг нэг айдас байдаг штэ. За одоо цаадулч ахаад нэг ингээд татгалзчих юм бол дуудгаа болчихно доо гэд. Хэдэн удаа татгалзуул тэ ингээд ер нь дуудгаа болчихно гэж айцтай байгаад байдгийг. За нэг бол ингээд нэг бүтэн суухгүй ч гэсэн зөв н ороо гарчдаг штэ. Тийм штэ. Тий. Минт мэдчих. Та нар хаана байгаа юм гээд тэнд гингүүтэндээ. За юу байна миний найз нар дараараа гэчаад те нэг пив ч юм авч өгчөөд. За өгшин чи одоо ажилтаа шүү ингээд явахгүй бол яста болохгүй нэг гараа явах гэдэг ч юм уу ийм тохиолдолд. Энд чи бас нэг арга юм байлээ штэ. Нөгөө найз нар нь те за цаадгандаа нэг дуулгачаарэ тэгэхэд ямар ч хэлсэн нэг ороод гарах нь ороод гардгийн шүү гээд те. Нэг царайгаа харуулчихна гэж те. За тэгээд энэс гадна ер нь ихэнхдээ яагаад тийм шоу цэнгэнээс татгалзаад идэг шалтгаан юу юм бэ? Эрүүл мэндийн шалтгаан байна уу? Гэр бүлийн шалтгаан байна уу? Хин нэгэнтэй харилцаагаа муудахгүй гэсэндээ ингээд татгалзаад байна уу тий? Тэр очиж байгаа хүмүүс донд бас ингээд нөгөө таны vibe нийлэхгүй байгаа хүн байгаа учраас байхгүй учраас та очихгүй байна уу гэдэг ч юм уу. Иймэрхүү шалтгаанууд бол хэдүүлээ ярих нь. За ихэнхдээ байна шүү дээ. Ер нь бол завгүй байх тохиолдолд ингэдэг. За миний хувьд шүү. Жишээлбэл би чинь нэг ингээд за одоо чи бол зовлонгийн маш сайн мэдэн штэ. Яг нөгөө өглөөд ингээд тасралтгүй 3 жил явхад бол ер нь л баг гарцсан штэ ер нь. Тий нөгөө би ер нь одоо баг мартаад удаж чинь хаяа. За одоо юугүй өгшин чи маргааш өглөө эфиртэй чи та нар одоо хүний зовлон ойлгох байлгүй гэдэг. Тэгэл одоо ястай буруу харж ойлаад зөв харж инээж байгаа л гараад явдаг та. Гэх мэтийн за заримдаа бол эрүүл мэндийн шалтгаан гэж байна. Одоо чи бас нэг юм тан ууж байгаад чи одоо юм идэж ууж болохгүй шүү. Наргиц ингэж болохгүй шүү. Тэргээд ингээд карантин тогтоочдөг штэ. За тийм тохиолдлууд бас байна. Ер нь бол байх тохиолдол байна. Надад хоёлоо л байгаа юм байна. Тийм надад чи манай нэг марамп найз байдаг штэ. Тэр нөхөр чин тан өгөөд за чи одоо яг энэ тан ууж байгаа хугацаанд ерөөсөө юм ууж болохгүй гэж гот чи айгүй үнэнчээр тэрэнд нь ороод ингээд нам болно штэ энэ чинь гэх мэтийн те. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр орж ирээд манай сонсогчд маань юу хэлхийн гэхлээр ер нь яаж татгалзаж байна? Шоу цэнгэнээс яаж татгалзаж байна? За тэрэнд нь үнэн ярьдаг юм уу талаа ярьдаг юм уу? Тий. Би бол одоо тэгэл үнэнгээ хэлээл угаасаа тэгээд нэг 3 жил ажиллаж байгаа чи хүмүүс ажлын онцлог мэддэг болсон. Бүх найзууд л мэддэг болчих юм чи. Наад чи угаасаа өглөө эрт тосон чи яв эсвэл баг хөөгөө. Чи хайр гэдэг л ер нь чанга шүү дээ. Ер нь тэгэл гээл ингээл гарах чинь.
бас нэг ингээ хүний өөрийн хариуцлагын хэл юм байгаад байгаа юм л да тийм. Эхний нэг жилээ бол яг би тэгэл ядардаггүй ч байсан. Тэгээ гайгүй эрүүл мэндэд ч гэсэндээ гайгүй байсан. Тэгэл хаяа нэг ингээд найзуудтайгаа сууж мууцх юм уу тэгээ нэг шүнийг 2 хүртэл явчих юм тохиол байдаг байсан. Гэтэ сүүл рүүгээ яг ингээд 2 3 дахь жил рүү гараад ирэхээр хүн өөрөө босож дийлхээ болоод ядардаг болоо. Тэгээд хүссэн хүсээгүй тэндээс үр ингээд явмаар санагддаг болчтой юм байлээ. Тэгдэг. Тэгээ яг хөө ингээд утга учиргүй байх хаяа гоё л доо. Гэхдээ хаяа нэг ингээд бүр нэг ямар ч утга учиргүй танихгүй мэдхгүй хүмүүс ингээд бөөгнөрсөн байвал би бол зүхтдаг. Ингээд нэг чи түрүү хэллээ ш нэг vibe таарахгүй нэ тэр ингээд тэртээ тэргүй ингээд ороход ингээд хүмүүс ингээд надгүйгээр найрганц ингээд нүргэлжилж болохоор байх. Тэгээд ерэн дотор нь би танихгүй байхын хүмүүс байгаад идэг те тэд нартай чинь би ч ингээд учир жанцангаа олоход хэцүү ч те танихгүй хүмүүстэй олох чинь. Тийм тохиолдолд бол ер нь за ингээд сэмэрхэн хэлж мэлгэчгүй тэр тохиолдолд бол ингээд жаад гараа алга болчихдог. Тэгээ хойноос эзэн хойно ярьж идэг. Яачгаа ч юм гөө өгшин чи ингээд юу болоо та нар гоё ингээд суугаад ахт чи гинт голоор нэг зогсоож мосоод би явлаа муулаа гэж хэлэх гэхээр нэг эвгүй санагдаад байхлаар зүгээр дуугаа гараа авчихсан шүү дээ. Гараа авчдаг. За танихгүй хүмүүс байх нэг тохиолдол байна. Гэтэл нөгөө нэг таньдаг гэхдээ сайн үзэл биш. Гисэн мөртлөө нэг таниад идэг зүс мэдээд идэг. Тэгээ тэр хүнтэй ер нь таарахгүй дээ гэдгийг мэдээд идэг. Тийм юун донд ингээд зайлшгүй суух нөхцөл байдал бас аюу хэцүү шүү те. Тийм дундаас яг яаж гарах хэвтэй юм. Эргээгээд яг эсэргээрээ уулзах хэвтэй уулзмаар байгаа мөртлөө уулзах чадахгүй байх бас жоохон зовлонтой шүү дээ. Хэцүү. Гэхдээ одоо манай нэг хитэн найзсан нийлээд ууг нь хаяа нэг хөзөр тоглолцдог байсан бүр байхгүй шүү. Бүр яагаад ч одоо ингээд нөө зав таархаа болчихно гэж байдаг юм уу? Ингээл хаяа нэг ингээд нэг нь өдөөлтэй за өнөөдөр хэдүүлээ нэг уулзахад нэг хөзрөө тоглох удаа гэж бичдэг. Тэгэл тэр нэг нь ч за өнөөдөр би худлаа гэн тэгэнгүүт л дараагийнхан дэмстэй за өнөөдөр ста худлаа шүү гэн тэгээд ингээд болохгүй. Одоо жишээлбэл манай тэр нөгөө нэг хоёр Каршанкны найз гэж яриад байдаг тэр болдо баятын хоёртой бол би бол уг нь ингээд нэг жилдээ нэг 2 уулзчихдаг байсан. Байхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил байхгүй болж байна хаа. За ямар ч гэсэн жил гараа уулзсангүй. Жил гарна л аваа уулзсангүй. Тэгээд уцаар ярихлаар болоод идэг. Тэгээл та уулзъя л да тий. Нас явж байгаа юм шиг хаа. Тэгэлгүй яг уулзъя гэд. Тэгээд ихэвчлэн цаад хоёр маань хөрх юмт миний завыг харна. Тэгээ би нэг завтаа болоод ярингууд нөгөө нь ч юм уу хоёр нь ч юм уу завгүй ичдэг. Та хоёр өстө нэр бүтлгүй маа ингээд. Яг ингээ хүн уулзъя гэхлээр ингээд завгүй маагүй гэд ингээ байж байгаа юм хэцүү юм бэ гэд. Тийм. Тэгээ энэ нөгөө нэг юм амьдралын нэг мөчлөг бас аюу нөлөөлд юм уу? Одоо манай ингээд эмэгтэй найзууд за гарыг гэхээр ихэвчлэн дандаа хүүхдүүдтэй болсон. Нэг нь нэг, хоёр нь хоёр. Тэгээд ихэвчлэн бага насны хүүхдүүд ийм хүмүүс чинь цуглан гэж байхгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүс бол тэгдэг. Тэгэнгүүтээ хүүхдүүд нэг жоохон том болоод хараа ялсан гайг болоод нэг 14 5 хүрээд ирэнгүүт эмэгтэйчүүд яг ингээд нөгөө нэг гарах нөхцөл нь бүрдээд за одоо хэдүүлээ нэг сайхан уулзъя л да гэдэг юм болт юм шиг байгаа. Тэгэхээр амьдралын нөхцөл бас нөлөөлж байна. Нөлөөлж байгаа л да. Нөлөөлдөггүй яг. Тэгээд одоо эн чинь суусан ханиасаа их болно те нөгөөх нь дургуулхаад найз нөхдөдөө уулзахлаар нь ууралж шогтоод идэг бол хэцүү. Тэгээд уулзчаал очингууд тиймстэй уулзаад сууж яхад нь хойноос нь уцтаад идэг бол хэцүү. Гадаа нь хурж ирээ машинтаа суугаад хүлээгээд идэг бол хэцүү. Тэг очихлоор нь тиймстэй ингээл химлэл чи ингээд ингэдэг ингээд ядаргаатаад идэг бол бас зовлонтой л доо. Тэгээ ер нь өөрөөсөө ч бодох тохиолдол байна уу байна тий. Тэгэл ингээд нүн санаагийн завгаал алгуулж молдог тиймэрхүү мөвл бас хэцүү шүү дээ тий. За тэгэхээр ямар ч гэсэн хэдүүлээ өнөөдөр яг найз нарын цуглаан дээр очихгүйгээр хэрхэн зөвөр ийм гоё илтгээр харилцаагаа алдчихгүй хүн шиг тий. Өнөөдөр чи харилцаа гэдэг сэдвээр ярьж байгаа. Найз нарынхаа харилцаа тангаргийг тасалчихгүйгээр яаж чухан энэ олон шоу цэнгэнээс мөрж зүгтж чадчихжээ вэ гэдэг талаараа ярих гэдэг. За тэгэхээр бид тээр хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд эфир хугацаа нэнэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэе Ингүүн Эг групп компани хамтран ажиллаж байна. За Ингүүн Эг Ингүүн барилгын компани бол автомат гаражийн хаалга, металл цонх хаалга, вакуум цонх хаалга, шилэн фасад, төмөр хийцгэн. Одоо нөгөө нэг хашааны ийм автомат хаалга заалгыг хэлж байгаа юм байлаа шүү. Төмөр хийц гэдэг нь бол 2012 оноос хойш хийсэн. Тэгэхээр эднийх бол ер нь
нэлээд олон жилийн туршлагатай ийм компани байгаа юм. 13 жилийн тийм ээ. За өөртөө 13 жилийн ийм туршлагатай компани үүд юм байжээ. За тэрнээс гадна дэлхийн 180 гаруй улсад төвөөлтэй идэг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандарттай материалыг аль биесээр оруулж ирдэг юм байлээ. Тэгээд энэ бүх материалуудын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг гэж шүү. Тэгэхээр баталгаатай материал ашигладаг гэж хэлж болно. За тэгэхээр шилэн фасадыг бид нэр сонгож барилга барина. Шилэн фасадыг ашиглана гэдэг бол өөрөө маш олон том давуу талтай юм байлээ. За нэгдүгээрт хамгийн энгийн байдлаас угаасаа л энэ нэг гоё чимэглэлийн буюу те маш гоё өндөр үнэлгээтэй чанартай гоёмсог харагдуулах юм зориултыг хийцэлсэн шүү дээ тийм ээ. Барилгыг илүү гоё орчин үеийн тансаг харагдуулж өгнө. Архитектурын өрмөц дизайн гарах боломжтой гэх мэтчлэн. Тэгээ одоохоо ингээд яг байранд орох гээд ингээд судлаад үзэхэр хүн дараа нь байраа би ингээд томруулвал энэ байр маань хэр хурдан хугацаанд зарагдах вэ гэж боддсон байлээ. Тэгэхээр шилэн фасадтай ийм гоё гоёмсог барилгууд бол хизээч үнэ алдахгүй хэдэн ч жилийн дараа зарсан гоёороо бийждэг. Манайх ингэж байгаа юм. Нэг юм гачууртд нэг хотхон бариад байгаа штэ. Аваас хотхон. За тэнд чинь бол ийм яг ийм нөө 3 давхар шилтэй ийм нөө дулаалгын цонх гэх юм уу? Эрчим хүчээ алддаггүй цонх хийж байгаа байхгүй юу? Дулаанаа алддаггүй цонх хийж байгаа. За тэгэнгүүт тэр чинь ингэдэг юм байлээ. Нэгдүгээрт бол өөрөө гаднаас дулааныг оруулж ирчээд гаргадаггүй. Нэг давуу тал нь тэр. Хоёрдугаарт нь тэр чинь өөрөө юм нэг орчны харагдц сайтай байна гэдэг чинь гэр бүлд их гоё уур амьсгал бий болгодог. Маш гоё уур амьсгалыг бий болгодог. За дээр нь гэх юм бол эн чинь нэг өөрөө хямд төсөрдөө материал авахгүй юу? Одоо юу гэдгийг те ингээд нэг ингээд бүтэн том цонхоор нь ингээд нэг ханыг ингээд дүргцэн байхад бол тэр маань өөрөө хизээч эвдэрдэггүй маш бат бөх материалтай мөртлөө одоо юу гэдгийг барилгын хийцлэлд бол их гоё чимэг болж өгдөг ийм зүйлүүд байгаад байгаа шүү дээ тийм. За тэгэхээр төслийн хугацаа багасгадаг буюу барилга барьж байгаа компани цаг хугацаа хэмнэж өгдөг. Барилга барьж байгаа компани ингээ удаад авах юм бол цалин малин хүсгээд ер нь бол алдагдал их хүлээх гэдэг. Тэгвэл маш хурдан хэлбэр төсөр аргаар захиалагчдын сэтгэл зүй мөцгөл зүгэл зөндөл юм байна. Яг үнэ. Тэгэхээр угсралт хурдан байдаг, угсрахтаа барилгын гадна бүтцийг нь хамгаалж идэг, энгийн барилгын гадна талыг 6-7 жилдээ дахин засварладаг бол шилэн фасадыг зөвхөн угаадаг. Угаагаад сайхан болчихно. Ингээд шилэн фасадны одоо давуу талуудыг яриад баршгүй за мөн эко гэх мэтчлэн айгүй тийм хэрэгтэй. За энэс гадна энгүү эгийнхэн болохоор нөгөө нэг хай спидор буюу өндөр хурдны автомат халга оруулж ирд юм билэ. Тэгээд энд чинь бол ерөөсөө л дулаан алдагдaltaгүй 4 талдаа ирсэнтэй 5 секундэд нээгдээд хаагдчихдаг, хурдны тохиргоогоо өөрөө хийх боломжтой, тийм ээ. Нэмэлт явган хүний хаалга цон хийх боломжтой гэх мэтлээ олон давуу талтай л. Хай спидор дээр ер нь хүмүүс юун дээр алдаад байдаг вөхлөөр орж гардаг машиныхаа тоог дутуу үнэлэхлээр ингээд нэг тэр моторч өөрийн гэсэн ачааллаад авах чадвартай байх хэвээр. Тэгвэл эднийх бол үйлдвэрээс 1000-аас 2000 машин орж гарах хүчин чадалтай ийм одоо хаалгануудыг танд санал болгож байгаа. Тэгэхээр та нэг өдөртөө нэг ингээд 1000-аас 2000 машин орж гардаг ийм хүртлэх ачааллаад авах цаалгыг бол энгүүн эгээс хайх болцоотой гэсэн үг. Та бүхэн 9911 7093 9999 41 84 гэсэн утсуудаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 9911 7093 9999 41 84. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх EX урайтаагаар Ингүүн эг групп компани хамтран ажиллаа. Баярлалаа. За эфир утсаа нээсэн 77 77 38 83 гэдэг дугаарлуу та бүхэн холбогдоод за найзуудтайгаа уулзах гад гэсэн чи танд цаг зав болохгүй л байна л та. За тэгээд энэ тохиолдолд яаж найзуудыгаа гомдоохгүй, өөрөө бас ингэ сэтгэл гонсгор үлдчихэхгүй, харилцаагаа хадгалаастай, халуун дулаан чигээр нь хадгалж авч үлддэг вэ гэсэн энэ сэдвийн дагуу хэдүүлээ шпигээ болцнаа. За. Уусын юм шиг уусаад дагаж явах л бэсттэй гинэ. Яг тэгж дагаж явах завгүй байгаа тохиолдол ярьж байгаа шүү хэдүүлээ. Мэдээж тэгээ явбал сайн л да. Харин дагаж явахгүйгээр юм бол гинэ. Дараа мөрөх ирэх найзтай өгье. Өнөөдөр би мөрөх ирэхээ авлаа гэд хэлчихдэг штэ гинэ. Бас ээлжтэй бие биенээсээ те. Болж ин те. Бас болдгоо шипил те.
Тэгээ гурвуулхнаа уулзах гэж байгаад нэг нь мөрчих юм бол тэгээ тутахгүй. Хоёулахнаа ихлэр хэцүү те. Хоёулахнаа юу яриад суух вэ те. Миний нэг хоёр найз байна л да. Нэг нь болохоор сая Ирланд руу гараа явцсан. Нэг нь одоо энд байгаа. Тэгээд Ирланд руу яваад жил гарan болчиход ирж байгаа. Тэгээ энэ хугацаанд битээр хоёулахнаа миний төрсөд өрөөнийг уулзсан юм байна. Хоол идэх гэж уулзсан. Тэрнээс хоёлоо бол ерөөсөө тусдаа уулзаагүй. Хоёулахнаа уулзахаар чи нэг тийм юм өгүүлэгтэй байгаа юм шиг мэдрэмжтэй тийм. Дандаа гурлаа уулзараад тэгээд нэг тийм хоосоо оргиод тэгээд төрсөд өрөөр бол ёс олгож уулзчаал. Тэгээл уулзаагүй байж байгаа. Сая харин эрэхт нь уулзсан. Их гой сайхан. Тэгээд чи нөгөө нэг ач холбогдолтой фракцыг л яриад байгаа шүү. Ач холбогдолгүй фракц бол тэгтээ тэргүү тэгж жагаад ингээ уусаад ахаад уулзалтгаа болчдөг. Тэгтээ өөрсдөө уулзалтгаа болчдөг л дөө. Манай нэг хитэн нөхдүүд бас нийлээл нэг төрсөн өдөр мөдрөөрөө бөөгнөрдөг л байсан. Тэгээд баахан охтууд хүүхнүүд тэгээ би голд нэг охтын зөвлөлийн дарга шиг юм л явж идэг байсан. Тэгэл тэд нар чинь өөрсдөө аандаа тий за бид нарт ингээд зайлшгүй уулзаад ах шаардлага алга гэдгийг ээж ойлгосноо сүултээ ингээд згээд тэгээ тараад байхгүй л болцсон шүү дээ тий. Зүг. Тий. За юу аха та болохоор юу яд юм уу? Ер нь ингээд энэ тохиолдолд ажилтаа гэж хэлж гин үү? Эсвэл юу гэж хэлж гин? Ер нь л ажиллаад төрөө өрдөг дөө. Тий. Нэгдүгээрт ажиллаад төрөө өрдөг. Манай ажил тэгээ төрөө ярьж болохоор бас хүн ойлгож болохоор сайхан ажилласан тий. Тэгэхгүй л урдаас чи үгүй чиний ажил гэж юу вэ? Чи зүгээр л компьютераар сууж идэг үстэй гэдэг бол бас хэцүү юм а тий. Тэгээд бас юу гэж нэг юм бэ? Хүүхэд гэж нэг сайхан төрөө ярьдаг юм бэ? Найз нь маргааш ингээ хүүхдүүдтэйгээ тим юм үзнэгдсэн юм аа ч гэдэг юм уу тэгж тоглоул нэг хэлсэн юм аа. Арх мөр хөнөртүүлээд очвол муухай штэ гэдэг. Тэгээд ингээд бас нэг заагаа авах тохиолдол байна. Би бол ерөөсөө зүгээр шуудхан би унтмаар байна л гэж хэлдэг гэхгүй юу. 9013. За өдрийн мэнд. Алло? Бана. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Баярлаа. За яаж шүү ийм шоу цэнгэнээс нэг найз нөхдийгөө гомдоочхгүйгээр болтдаг аргаал хуваалцж байна да. Энэ нэг үлдсэн түүхээ ярьж байгаа юу биш үү? Юуны түүхээ? За. Үлдсэн түүх гинүү? Андуурсан болтой юм аа. Гинтэн тасарчлаа. Их жаргалт байгаа үнэл хэлгээ завтаа бол дагаад л явна хамгийн гол нь эртнээс цагаа товлоод ажлаа зохицуулах хэвээр гинти юмд ер нь дургу хэцүү гэсэн байна. Энэ яг үнэ шүү. Гинти юм гараад ирвэл хэцүү те. Гэтэ ингээд бас заримдаа гинти юм гоё идэг те. Тийм ярьж тохироогүй. Ярьж тохироол ингээл бэлдээл ингээд хаасаа. Гин компьютернаад ингээд явцсан тохиол айгуу гоё. За ялангуяа 10 жилийнхэн тим нөгөө ингээд нэг юм хааштай би нэг найгуу мэддэг хүмүүсийн хувьд бол гинти юм гоё. Тийм тэргүү тэр мөн 10 жилийнхэн намайг ч муулаад тэд нар хайчих юм би тэднийг муулаад чаажих юм. Тэргүү 10 жил цуг тонгоцсон хүмүүстэй бол гинт уулзсан ч гоё л байдаг. Яг үнэ. За 77 3883 гэдэг дугаар дээр манай эфир утас ажиллаж байгаа. Юуны найзуудын хувьд танд одоо жишээлбэл ингээд хідэн пракц байна. Минийх ч зам алддаг штэ. Найгуу юу? За найгуу. За ингээл нөгөө бүжгийнхэн тэгэл нөгөө скаутынхан за тэгэл хуучин хідэн ажлын практиктэй. Тэгэл 10 жилийнхэн тэгэл одоо нөгөө оюутан байх үеийн нөхдүүд инээ тэрэгээл ингээл зөндөө юм болчихно. Тэгэл яаж иж байгаа зохицуулаад яваад идэг юм уу. 88 техник өдрийн мэнд. За өдрийн мэнд таагч өдрийн мэнд хүргэе. За найзууд дуудлаа. Завгүй байлаа. Яах вэ? За найзууд дуудлаа. Завгүй байлаа. Эхэндээс нэг хүүхэд шуугад муугад ажил төрлөгөл илтгэл байсан. Тэгээд одоо өөртөө нэг юу яатсан. Жарам гаргацсан юм одоо 3-1 гэдэг жарам гаргацсан юм уу? 3-1 ээ? Тий 3-1 хин чемпчээс хамаагүй. 3 гаралтайгаа нэг нь гарчээ да. Юм найз нар одоо 3 удаа дуудахад нэгэнд нь л очиё л гэж байгаа юм байна шүү дээ тийм үү? Тий. 3 юу яач штэ. Одоо 2 удаа мөрөөд 1 удаа очино л гэж байгаа юм байна шүү дээ. За ер нь тэгээ хэлчих болно да. Яг тийм л юм байна. Гэртээ байж хат нэг ажил болсоор ихнэр хий ингээд мэдээд зар асууна. Манай тэдэд гэр бүлээр нь урьж болж байна. Эсвэл ганцаархан дуудсан үеч байна. Найзууд надад 10 жил оюутан ангийнхан. Хинж дуудсаамгүй. 3-1 явахаар ер нь амар бийт ч амар юм билээ тий. Тийм ээ. Гоё шипэн тий. Гоё яг 3-1 гэдэг чинь бол ер нь бол 3 удаа татгалзчих юм бол
найзын тооноос хасагдчих магадгүй гэж зайц хүүдсчлээ шүү дээ. Тийм биз дээ. За баг тэр хэлбэлдээ санхүү би хаанд ч амар ажил төрөл маргааш юм уу зогсоолоход ч амар тэгээ Тэмбуанч дооцсон гэх юм одоо 3-1 явчаад амар болчаал одоо найзууд ч ойлгох байна. Танай найзууд энэ 3-1 гэдгийг чинь ер нь хүлээн зөвшөөрж явах юм уу? Хэлэхгүй шүү дээ. Тэд нар юу гэж хэлж байгаа. Харин сая нөгөө манай найзууд ч гэсэн ойлгож ин гингүүт нь би энийг хүлээн зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Найзууд мэдээж ойлгоно л да. Аха. Гэхдээ найзууд чинь цаа чинь саяхан нэг юу яатсан. Ийж яасан. Одоо нэг бодоход арайч ирэхгүй дээ. Тийм арай гайгүй үг хэлээд байгаагүй болчихсон. Одоо бол ерөөсөө найз нар руугаа ярихдаа за чи одоо 2 удаа мөрдсөн байгаа шүү. Одоо ирсэн дээр байхаа гэж л хэлэх нь дээр юм байна. За тэр нь гэхдээ олон мэдэхгүй бас. Яг өөр юу. Цөөхөн юм мэдвэл зүгээр л юм байна тий. Чамаар тий. За, холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Бас гоё зарчим. Тийм ээ. 3-1 тий. Тийм ээ тийм бас болж л байна. Гэтэ би ингээ бүр яг ингээ энэ хүнтэй ингээ бүр дотны найзууд заяа. Тэгээ ингээ нэг шаардлагатай байсан болно шүү дээ тий. Зүгээр ингээд худлаа яриад нэг дуудаад ойрхон дуудаад дахиад маргааш нь худлаа ярьж дахиж нэг дуудаад тэгээ нааш нь татчих юм байна. Чамшигт найзтай баймааргүй байна. Ер нь бол тэгээд яг гоё хэлэх юм ба штэ. Нөгөөдөл чин дуудаад байна ихнэр михнэртэй те. Би энэ удаад нь болчлоо гэдэг. Дараа нь ахаад нэг удаа те. Ахаад нөгөөдөл чин дуудаад болдгоо би өстө яаж хийж байгаад мөрчлээ гэх те. За одоо 3 дахь дууд чинь би нэг очихгүй болохгүй хаа. Бас гоё арга юм байна. Бас нарийн арга байна шүү. Аха. Олон төрлөөр найзууд шигшигдээ дугаасаа оюутнаас чанартай ганц сурагч, ганц сурагч насаас чанартай 2 найзуудтай, амьдралын бас нэг хэдэн найзуудтай л үлдсэн. Тим найзууд тэгээд нэг бүр яг нэг бүр нэг эртнээс тохироод ажлын нэтрээ зохицуулаад уулздаг даа гэсэн байна. За. 86 87 өдрийн мэнд. За өдрийн мэнд. За манай ирчүүд ер нь их итгэвтэй шүү. Манай элдв шипэд. За найз нарыгаа алдчихгүйхэн шиг. Гэхдээ шоудчихгүйхэн шиг явах одоо шипигээл хуваалцж байна да. За виник аргатай. За. Энэ нэг олоолаа нийлээд уулзж байгаа гэхээр ер нь очтгүй. За. 3-3-оос дээшээ болохоор уусаа дариухан тодорхой гэдэг. За. Тэгээ одоо тэгээд нийлээ явахаар ер нь би хаад илгээ болчих. За. За. Тэгээд би ер нь гэдэг өөрийнхөө давж хөтлөөдөө нэг олон найзтай чишлээ. Би 6 даа толгоо. Яг би өөрийнхөө завзаагаар нөгөөхийнх нь аль завзаатай нэг тусцаад нэгээр нэг уулзчихтий нэг холоолоо биш. Тэрийг боруулаад. Тэрний хамар байдгийг. Тайныхан цаг мөгийн тааруулаад явж чад уулздаг байхгүй. Юу шиг тоглох болохоор чинь 5 удаа цуглах хэрэгтэй болдсон шүү дээ. Хажуудаа нэг нарийн бичиг суудгуул 6 удаа болно. За ер нь тиймэрхүү хөзөр мөзөр тоглох юм даа. Гайгүй. За. Янорыг хүмүүний найз нөхөд өөр дөө ер нь тэгээд. За тэгвэл та хэд юу яхаараа цуглахаараа ер нь юу хийдгийг? За ер нь тэгэл хийхгүй юм байхгүй яг нийлэх юм бол бөөнөр болох юм бол хийхгүй юм хөзөр тоглох юм шүү гэхгүй. Үгүй хөзөр тоглохоос бусдын гинэ. Хөзөр тоглохоос бусдын гинэ. За тийм ээ. Ер нь тэгээд хаяач гэсэн ингээд найзуудтайгаа нэг ингээд уулзаад хүн нэг таригдлагоогоо сэргээгээд нөгөөдөлтэйгээ пан гээд элдв юм бодож санахгүй явах чинь бас гоё шүү тийм ээ. Зүгээр. Тийм. Ер нь бол нэг группээр нэг 2 жилдээ нэг удаа нэг тааралт бол ер нь их юм болчиход байгаа юм. Яа хараагүй талтаа. Тийм ээ. Тэгээ жилд нэг 2 юм ч бол гайгүй шүү дээ. Тийм. Пенгийн даач нь. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Энэ хүний шипи бол ингэчлээш тийм үү? Ер нь хүний тоо 4-өөс дээш гарчих юм бол би очтгүй гэж байна. Цөөхөн байх тусмаа зэгцтэй. Тэгээд дээрэс нь цаашаага дарихгүй. Хөөрхгүй. Одоо байх тусмаа ер нь тэгээд хин нэг нь дөнгөө санаа гаргаад нөгөөдөл нь гинт дөргөөд дэмжчихдэг тийм тал би л дээ бас. Анжихаа тэр уулзахаараа юм хийдэг гэж шүү. Аюу. Манай сэтгүүлч ангийн найз явж байна. За энэ их гоё үг байна. За. Маш ховор уулзж байхад чинь юу 3-1 удаа уулзна гэж уулзахаар л бол уулзна штэ л гэж. Ярээч тийм те. Хэрвээ маш цөөхөн уулздаг болсон бол
уулзъя гэсэн дээр ноцсон л дээ. Тийм тэрэн дээр нь яаж иж ажиллаа зохицуулаад бүр үнэхээр л амар юм тохиолдчихог бол. Тий одоо бидний яриад байгаа чинь бол ингээд нэг давтамж ойрхонтой байгаа тохиолдолд яриад байгаа шүү дээ. Тэгээ ер нь ахаа ингэдэм билээ шүү дээ. Хүн ингээд найзууд дуудахаар ингээд эхлээд өөрийнхөө сэтгэл зүг бэлддэм билээ. Ер нь бол шууд очин найзуудыг бодно гэхээс илүү эхлээд өөрийгөө бодох хэрэгтэй юм билээ шүү дээ. Би маргааш пинга даах уу? Маргааш өдөржингөө би нойр мөлөхгүй ажиллаа эрч хүчтэй бүтээмжтэй хийж чадах уу? За чадна гэж бодож байгаа бол яваад чадахгүй. За би өстөм яах юм байна гэж бодож байгаа. Эргэлзэж байгаа бол тэгэл ямар нэгэн шалтгаан хэлэл үлдэхээс өөр арга байхгүй. Одоо сардаа нэг удаа уулзна гэдэг чинь ингээд нэг хол юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ над шиг ийм олон найзын практиктэй хүний хувьд бол бүгдээрээ сар гэх юм бол энэ чинь 7 хоногт нэг удаа болчихдог байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр чин зовоогоо ичж байгаа шүү дээ. 88-ыг 6 өдрийн мэнд. Өдрийн мэнд. Баярлалаа. За, найзуудаасаа яаж холдохгүйгээр шовдохгүй байх вэ? Би яг энэ тал дээр санал хэлэх гэж холбогдсонгүй. Та яагаад гормын санал хэлмээр байна? За, яг сэтгэхийн өрөөнд л яриа хэдүүлээ. Манай эхнэр ер нь сонсч явдаг юу залууч байна л та. За. За, уучлаарай. Сэтгэхийн өрөөнд ярина. Хэдүүлээ ингээ орж ирж санал хүсэлт ярих гэж байгаа бол 77 тэг 1941 гээд манай 1944 баха. 1941 гээд манай өөрийн утас байгаа. Офисын утас руу залгаад санал хүсэлтээ хэлэх хэрэгтэй. Нэвтрүүлэг явж байгаа хүмүүсийн холбогдох гэж байгаа алтан цагаас бол эдгээр хомслох тийм одоо эрх хөтлөгч биднэрт бол байдаггүй маа. Залгаж явахгүй бол та манай пэйж рүү бас ингээд санал байна гэж бичиж болно шүү дээ. Бид нэр уншчихдаг. За хандмаа мөнх зол ингэсэн байна. Хаяа нэг уулздаг болохоор дуудах болгонд нь очтгоо гэсэн байна. За эмэгтэйчүүдийн хувьд бол энэ яалтч гэж чухал асуудал юм аа. Би вэ шүү дээ. Ингээд хаяа нэг уулздаг бол өөрөө санаачлаа явчихдаг байхгүй. Одоо яг нэг цогдрог болсон шүү дээ манайхаа ингээ явчихдаг хүн л дээ. Тэгэхээр би нөгөө нөхдүүдийн те за анжгаа дууд чинь 3-1-ийг л очидоо гэдэг хувилбар нь бол над дээр хэрэгждэг юм шиг байгаа. Ааха. Гэтэ наа чиг ингээд нөгөө санаачлаг гаргадаггүй найз байхад яг тань шиг санаачлаг гаргадаг найз байж ич тэр практик ингээд яг оршин тогтнож байгаа байхгүй. Тийм тэгэхгүй болохоор би ч юм бол ерөөсөө санаачлаг гаргадаггүй дуудуул очичдаг. За одоо ингээд тгий гингүүт нь хөдөлдөг юм байхгүй. Тэгэхгүй л гэртээ байгаа л байвал ганцаараа яваал амар. Одоо манай 10 хаагийнх ингээд манай 10 жил 8-10 төгсөд 8-аас чинь нилээ хэдэн гараад бас 10 төгссөн шүү дээ бид нар чинь. Тэгэхэд тэр нөхдүүд бол би ингээд юм бичихгүй бол ер нь тэгээд дүлий дөмцөрөлөө байж идэв шүү дээ. Тийм дүлий дөмцөрөөд та нар одоо сэрэчээ гингүүд нэг ингээд те тэгээд нэг үсрээл нэг 5-6 удаал цугларна хамгийн ихтэй л. Тий. За хоёул хамтран ажиллагчдад танилцуулчаад өргөжлүүлж уцаа авъяхаа. За тийм. Хаяа нэг уулзвал гоё л гэсэн байна. Бүрэн оноо бүтэн түүх бүрэн скор хамтран ажиллаж байна. За би энийг ерөөсөө эхлээд юурдөө ойлгоогүй. Энэ яах гээд ийм одоо байгаад байгаа юм бол тэртээдэргүй ингээд Монгол банк занк гэдэг энэ чинь ингээд бидний нэг ийм шалгуур үзүүлэлтийг гаргаад өгчдөг газар байгаа штэ гэдгсэн чинь одоо тэхгүй юм байна. Одоо бид нар байж тээ зүгээр л энэ бүрэн оноод дээр байгаа өөрийнхөө бүтэн түүхийг би ийм чадамжтай хөнгөл өгөх юм бол нөгөө санхүүгийн байгууллагууд чинь бол тэрнийг нь хараад энэ ийм чадамжтай хүн юм байна. Эдэн төгрөгийн зээл үгүй, эдэн төгрөгийн зээл үгүй гэдгээ шууд шийддэг. Энд чинь нэг үгээр бол маш хялбар болж ийн гэсэн үг л дээ. Аха. Тэгээ энийг ашиглахын нэг давуу тал нь юу вэ гэхээр энэ бүтээл бол яалтчгүй цэвэр монголчуудын буюу монгол инженерүүдийг хийж бүтээсэн ийм одоо ийм гоё аппликейшн байна л да. Одоо зөвхөн энгийн үгээр ярихад аппликейшн аа. Гэхдээ энэний цаана бол маш олон ийм чухал зүйл явж байгаа. За тэгээд энэ бүрэн гэдэг аппликейшнийг татахаар таны одоо мэдээллийг 360 судалж агаад тэгээд яг ийм таны оноог бүрэн бүтнээр нь харуулах юм. Тэгэхгүй болохоор одоо өмнө зээл болгохдоо зүгээр чи ингэж ийсэн юм байна. Өгөхгүй. Чи ингэж ийсэн юм байна. Өгье гэл ингээл ийм жоохон хар цагаан гэсэн юм нэг жоохон одоо бүдүүлэгч юм уу те. Бараг ингээд зүүн бэлгээр за чамд гаргана гэж байгаа юм шиг л ханддаг байсан үнэн шүү дээ те. Тэгвэл одоо яг энэ бүрэн гэдэг аппликейшн дээр таныг 360 судалж байгаа. Жишээлбэл санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул гэх мэтчлэн энэ олон зүйлүүд чинь нийлж хагаад таны оноог бүрэн гаргана гэсэн үг. Та яах вэ? Энийг удаа ингээд зээлээ хоцрооцсон юм байна. Гэхдээ та торгуулаа цаг тухайд нь төлөөд идэг байсан бол таны тэр зээлийн түүхэн дээр чинь нэмэлт оноо болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Яг үнэ. Зүгээр бүр
таны тэ ингээд автомашиныхаа торгуулийг төлсөн төлөөгүйгээ чи хүртэл энэ дээр оруулдаг юм байлээ. За одоо тэгээ таны амьдарч байгаа газрын байршил тэ өмнөх зээлийн түүхүүд таны өөрийн одоо болон ажлын болон бизнесийн бусад орлогууд гэ бүгднгийг нь нийлүүлж хагаад за одоо хадгаламж өөр юу гэдгийг тэ бүх юм чинь нийлүүлж хагаад за энэ хүн болвол ийм хэмжээний зээлийн ачааллыг даах хүн шүү гэдгийг л тодорхойлоод гараад өгчлөө гэсэн үг. Тэгэхээр та энэ дээр энийг эхлээд ингэх юм байлээ. Хэдүүлээ ер нь бол бүрэн гэдэг энэ аппликейшнийг нь бол бүрэн скор гэдэг нэрээр нь татаад авчих юм байлээ. Гар утсан дээр. Тэгээ өөрийгөө хар. Танд нэг иймэрхүү байна гэд гараад ирэн. Тэгэнгүүт эн чинь бас хүнийг нөгөө санхүүгийн сахилгааттай болгох юм байна л да. За би энийгээ төлөөд энэ нэг юм хэдхэн төгрөг үлдснийгаа гянс төлөөд ингээд ингэчихвэл миний зээлийн ахаа дараагийн зээлийн ирэх маань бол нэлээд дээшилж нэгт юм байна ч гэдэг юм уу те. Энийгээ хүртэл мэдж авах болцоо ийм аппликейшнийг Монгол инженерүүд бүтээгээд байна. Та бүхэн татаж аваад өөрийнхөө оноог шалгаарай. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл 7570 гэсэн утаснаас авч болно. Аппликейшн татдаг хэсэг дээр бүрэн скор гэж бичих юм бол цагаан дэвсгэр дээр Чернелийн ягаан өнгөөр би үсэг тавьсан байгаа шүү. За энэ аппликейшн бол бүрэн скорын аппликейшн муу юм байна гэж бодно. Манай нэвтрүүлэгтээ бүрэн оноо бүтэн түүх гэсэн уриатагаар бүрэн скор хамтран ажиллаа. Баярлалаа. Босоос шугамд Чернелийн ягаан би үсгний гидсэн нь болохоор нэг юм номын цэнхэрдэн өнгөтэй шүү. Яг үнэ. За хүүхдүүд томорхоор уулзаж өгөндөө гэсэн байна. Энэ яг ингэдэг шүү. Эмэгтэйчүүд бидний хувьд яг ингэдэг. Одоо ингээл ихний хүүхэд нь жоохон гайгүй болол гэж араас нь дахиад ингээл төрлөө дахиад нэлэх хүүхдээ гэрээсээ гарахгүй, гарч амжихгүй, найзуудууд нь тэр болгонд нь заа гэд яваад очиж чадаад авахгүй тий. Жоохон хэцүү. Гэхдээ хэдүүлээ тэгээд яг хүүхдүүдээ том болгож байгаа сайхан гарцгаана. Ингэнэ. Уулзмааргүй байсан ч дотоод хүн маань гараачтай яваачтай залуу нас дэндүү богино шүү дээ. Чи одоо л гарч орохгүй юм бол хизээ гарах юм гээд миний дотоод хүн их намайг ятганаа гэнэ. Тэгсэн чи энд бас нэг хүн үтс байна. Зүүн мөрөн дээрх чөтгөр маань гарал гэдгийн даанч ажлын цаг ердөө болохгүй байна. Онлайнаар л ярих юм да хаяа гинэ. Тэгсэн чи саяны нөө дотоод хүний хэрэглээ өндөртэй шоучин дурааки хандыг нь хаг дараачл гэж байна. Гэтэ нэрнгээс юм залуу байгаа дээрээ хаяа нэг гарч мараад юу яагаад явцсан хамаагүй дээрэм шиг үлээ. Тэгэхгүй болохоор угаасаа ингээл нэг ажил төрөл гээл ингээд за дээрэс нэрүүл мэнд байна. За тэгэл ингээл жоох юу яагаад ирэхээр хүсээгүй биеийнхаа шаардлагаар тэгээд гарах нь багасаад эхэлд юм билээ шүү дээ. Үгүй сарнаас сараа ингэсэн байна. Бодоод байсан чинь ёстой морой далгуулж байгаагүй юм байна штэ. Дандаа л очиж байсан юм байна шүү. Май дуртай байгийн юм байна шүү дээ би чинь гинэ. Яах юм бэ? Тэг үнэхээр боломж нь байгаа, цаг завтанд байгаад тэгээд би хаа чин пянгийн даажи бол ер нь залуу байхад нэг сайхан ингээд нэг олонтойгоо наригцсан гэх гоё штэ. За дараагийн сонсогч 8086 Өдрийн минь 3. За өдрийн минь. За яаж шуухан найз нартай найз нарыг гомдоочихгүйгээр тэгсэн мөртлөө шоунаас мөрж байна. Би ч ерөөсөө шоуд дургу уух дург болохоор тэгээ шууд л үгүй гэдэг чинь. Тэгээд олон удаа үгүй гэдэг таргаас сүүлд хүмүүс мэдхээ болоо. За энийг дуутах. Дуудаач нэмэргүй тэгээд ойлгочихсон. Уг хүний мэдээд байхад сүү шиг юм ярьдгаа болоорой. Та бол юу яриад байгаа барыг шоудыг ихт нүггүй гэж хэлж үзээгүй хүн баг. Яа яг ингээд хүнийг нь би ингээд углуургаар нь мэддэг хүн байгаа байхгүй. Тэгэхдээ ингээд орж ирээд ийм сүү шиг юм ярихлаар нь бүр ингээд илэг көсчих гээд байгаа. Тарай нэвтрүүлгээс гоё шипи сонсох гэсэн чинь ерөөсөө шипи бол. Юу яриад байгаа тэр 3 нэмэг гэдэг чинь шипи л агаад дээ. Тэр мэр бол гоё шипи байсан шүү. Олоолаа байгаа тохиолдолд бити очичий гэдэг чинь бас шипи шүү. Тэг хотлаалтаа тэгээ мань мэдвэл тэгэл ерөөсөө баг намайг дуудаасаа өгсөн үлээлээд уусуу чинь тэр хүсдэг бодлоо ярих хэрэгтэй юм шиг. Чи ер нь бол тэр дотоод хүнтэйгээ тэмцэх хэрэгтэй юм байна. Намайг дуудаасаа байж идэг гэж шүү. Үгүй яг эн чинь дотоод хүнтэйгээ бол тэмцэж чадахгүй байгаа байхгүй. Тэ? Дуудаастай гинэ гингүүд яваач гээд нөгөөдг нь хэлж байгаа юм. Тгий гээд ингээд дэмжээ явждаг. Тэр ерөөсөө хамгийн чухал шипи бол гэгэрхэл биш үү болоо. За. Гээ гүтэр чи гэгэрхээс наан зүгээр зохицуулж мөхцүүлж болтгүй юм хаашаа юм. Хотлаа л хэлсэн шүү дээ. Бараг тэгээд харин түрүү яллаа шүү дээ. Бараг намайг дуудаасаа гэж сууж байсан чинь. За эвлэрсэн юм байна. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдөр ажил амжилт. За баярлалаа. Ер нь л үгүй гэж хэлж үзэж байгааг л хүн холбогдлоо доо тий.
Хувийн юм амжуулахаар өстой завгүй бол юм байна. Уулзаж ховордоод хаа нэгний дээл цуглаж бурах юм да гэсэн байна. Харин тийм ээ. Ер нь тийм нэг гоё ажил төрөл багтай, залуу, за тэгэл эрчтэй, хүчтэй, энергитэй тийм байж байгаа тэрэл явсан нэр. Тэгэхгүй болохоор тэгээд ер нь бол тэгээд жоохон залхуул болчтой юм л шүү дээ гарах гэхээр. Тийм 100 мөн бол яг үнэхээр ингээд хагасан бүтэн сайныг нэг эвтэйхэн тэ гитрүүлчихгүйгээр хитэн үнтэй нийлээд ингээд нэг гоё өнгөрөөчихсэн гэдэг бодол бол миний тархинд байнга эргэлдээстэй шүү ер нь. 80-83 өдрийн мэнд. Өдрийн мэнд тааш. Баярлаа. За ямар дуршлаг байна? Инээгээд байна. Энэ юу ярих гэж байгаа вэ? За ариун дуршлагтай том орж ирэл инээгээд байна. Юу л өстө уриалаад тэгээ ингээ тийм юм гээд тэгээ за яг тэдний шүү тэдний цаг тэнд асуудал байхгүйгээд тэгэл юу яадаг штэ. Нилээн хөгдөн цуглаад хүн амьтан цугласныхан дараа нь нилээн дуудуулж яач вэ гээд тэгэл очил жоохон сууж байгаа нөгөө нөхдүүдтэйгээ сайхан дөргөөж байгаа тэгэл халаад ид сайхан болоод ирэнгүүт нь хөрхөн тэгэл симэрхий яваад өгдөө штэ. Өө ийм аргатай. Энэ гоё арга. Энэ бол ер нь гоё арга шүү. Хөөе та тэгээд яг ингээд эд гоё болж байгаа дээрээ яаж тэндээс гарч явж чадаад байна? Яг ингээд хүн халаад нэг ингээд хөөрөөл ирдэг штэ. Тэрэн дээр л яг би яг ингэж байгаа л маргааш яалаа гэж толгоогоо өрдөг штэ. Тийм ээ тийм. Аймаар шатдаг байхгүй юу? Бүтэн хэдэн литр кола уудаг. Тэрийг мэддэг болохоор яг хөөрөөл ирэнгүүт тэгэл за одоо нөхөр одоо болсон шүү ч яг ингээл манай нэг найзын ийм дуршлаг байдаг гэсэн. Танд тийм дуршлаг байна уу? Авраг бас яг ингээд амар шаарддаг байхгүй юу? Тэгээд эхнэрээрээ бичүүлсэн байсан. Гар утсан дээрээ. Тэг ингээл үхгээд огож богоол тэгэл нэг жордон руугүйгээл тэгээд ингээд нэг юм бараан царай тийм балтийдээ сууж байгаа мууж байгаа бичлэгээ хийлгэсэн. Тэгэл яг саяных шиг ингээд хөөрлөн ингээд хитрхгээл ирэхийг алд нөгөөдгөө үздэг гэсэн. Тэгээд яг наадах үзэд гардаг гэсэн. Манай юу нөгөө хашаантай камертай байхгүй юу? За. Тэгсэн нэг өдөр толгой тарих юм бол ангалзаад хажууд нохоо гачлаад нохоо өшөлчмөө санагдаад бүр тэгжсэн чинь нөгөө нэг түлхүүр билүү юугаар хайгаа олдгоо тэгээ камерт үзээдээ камерт харсан чинь нөгөө өнгөрч унаад нохоотойгоо очиж яриа тэрвэрээ тэгээд яагаад юм шавшаар болсон юм болоо гэж гайхацсан байхгүй юу? Тэг чи хэд хоногийн дараа шүү дээ. Куртгээд юм ийм шавшаар бодог одоо хаана гэдэм бол таа гэсэн чинь хөөх нөгөө мө хажуудлынхаа төвч рүү явж ундаа авч байгаа болтой байна. Тэгээ нөгөө мө хашааг ингээд бүр нөгөө малаад ингээд нөгөө хийшиг чин бодчих. Яг хөөх. Яг тэр шиг нөгөө шавар туучаад явдаг шиг нөгөө нэг хоёр талаараа түүч рүү явахдаа баруун талаараа хашааг нь алаад буцахтаа зүүн талаараа хашааг нь алаад бүр авах. Тэгээ би бүр ицсэн шүү дээ. Нөгөө бичлэгийг хараад нохоотойгоо яриад гараараа ингэ зангаад үнсээ тэрвэрээ. Тэгээ нэг шар харигны мохлохоос нөгөө шар харигны мохлоход нисч явсан биз гэдэг л. Нохоо нүур ам болоороо тэр бичлэг хараад. Тэгэл хүн за боли жигтэй нохооноос 7 дор болт юм байна гэд. Тэгэл сайхан хөгжөөгөөд эд гоё болол тэгэл хэн тооцоо их юм аль нэгэд нь өөрийнхөө тооцоог өгчөөд тэгээд хөрхөө яваад өгдөг. Өөрөө чи харин дуудчихмаар хүн санагдчихлаа. За холбосон баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Яг шипнүүд байна. Манай тэр найзын шипи бол амар байгаа үстэй. Тийм байна. Яг тийм үе битсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ хашир дандаа дисгүй ингээл тэгэл ингээд бүр юм юунд ордог гэж байгаа. Хашир чинь ингээд нөгөө нэг гүн болохлээрээ бүр тусал мусал залгуулад бүр тийм болох дээр очдөг. Тэгээ тэрийг ихнэрээрээ бичүүлээд тэгээд ийм нэг хөөрхөн жижигхэн монтаж хийгээд гар утсан дээр хадгалсан. Тэгэл яг ингээл дөргөөл гоё болоод ирэхийг алд маань нөгөөдхийгөө үздэг шүү дээ. Тэгээ яадаг ингэ. Тэгэл би за нэрээ ингэхин шүү дээ гэж бодвол тэгэл болоод гардаг гэдэг байгаа юм. Тэр бас амар шиг биш үү. Харин тэгэхгүй бол яг гоё байж хаа тэндээс гарч явна гэдэг чинь айгүй харамсалтай хэцүү шүү дээ тий. Тийм. Ир зөрөг шүү. Тийм. За манай өнөөдрийн нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлөж байна. Та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх их суурайтаагаар Ингүүн эх групп компани хамтран ажилласан. За мөн бүрэн оноо бүтэн түүх бүрэн скор хамтран ажилласан манай нэвтрүүлэгтэй. За сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээгээ хүлээн авсан. 16 цаг 10 минутаас
Сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа. За баярлалаа.